За сайн байна уу манай Монголын ард иргэдээ. Миний Facebook-ийн найзууд болон Монголын ард иргэдтэй энэ орой мөндийг хүргэе. За би нэг юм яс мэдгдэл хийхгүй бол бүр ингээд бүхэндээ дуурлаад ингээд бүр амар хэцүү байна. Яг үүндээ нэг хүн над руу одоо ингээд дайрж байгаа байхгүй юу? Facebook-ээр алфавитай юм шиг найзалчаад Facebook-ээр алфавитай чатаар алфавитай юм шиг юм биччихээд би нөхөр хүүхэдтэй яах гээд байгаа юм бэ чи зүгээр яваад өгөө гэсний хооронд намайг Монгол гिचимэн нохом гинэ. Монголын нохоонууд минь яах гээд байгаа алын шүү танахыг гинэ. Энэ одоо юу вэ? Энэ одоо хэн болчаад ингэх үү? Би одоо ингээд монгол хүн болсноор ингээд миний буруу юу? Монгол хүн болоод төрснөөр миний буруу юу? Facebook ашиглаад ингээд чат мад ашиглаад тэгсэн миний буруу юм бах та. Миний буруу би бүр гайхаад шоконд орчих байхаа. Одоо ингээд над руу бүр ингээд олон долоо юм ингээд voice явуулаад байгаа байхгүй юу? Арай л шүү бүр. Би бүр шок. Монгол хүн ямар хүн байх хэвтэй тийм сте. Энэ одоо өөр хэн болчиход ингэж байгаа юм бол би бүр гайхаад юм. Энэ одоо хэн гинэ сумка текстан нэг сумья газар сумья хин гэдлээ мэдгүй. Тийм нэг хаягаар орж ирснэ тэгээд байгаа байхгүй юу. Тэгснэ энэ сумка гэд нэг Facebook-оор найз өхөлтэй уснаа. Нөгөөт нь би мэдгүй авцсан чинь ингэж байгаа байхгүй юу. What the fuck? Би одоо монгол хүн болсноор миний буруу юм уу? Монгол хүн болоод төрсөн миний буруу юм уу? Үгүй штэ. Монголчуудыг яагаад ингэж гутамж ингэж доромжилж байгаа юм бэ? Чи өөрөө яг хин юм бэ? Монгол хүн биш юм болвол чи зүгээр тэр газартаа л байл та. Битээ монгол хүмүүстэй харьцлаа. Битээ монгол хүмүүстэй найзлаа. Лалрын тэр хуужаагийн шээснүүд нь тэгээд байгаа юм уу? Хайшин. Казак-мацакууд нь тэгээд байгаа юм уу? Хайшин. Би бүр гайхаад ингээд яхаа мэдгүй ингээд шууд лайв хийчлээ. Story уучлаарай миний буруу. Гэхдээ нэг юм дээр хэлэхэд монгол хүмүүс ямар ч буруу байхгүй монголчууд заяа харин ч амь нэгтэй тийм хүмүүс байдаг шүү. Яг үндэ бол заяа. Чам шиг за чи энийг харж ивэл заяа чам шиг ийм нохон бөөс бол